Сайн байцгаана уу? Би өнөөдөр нимбэгний тос хийх гэж байна. Эпирийн тос. Энэ нөгөө розмарины минь тос юм бэ. Ийм гоё ийм ногоон тос гарсан. Тод ногоон тос. Өдөр болго онгоолгоо сэгсэрнэ. Тэгэд нөгөө сэгсрээ таглаа тавина. Маргааш нь ингээд тагийг онгоолгоход айгүй хэцүү байгаа юм чинь. Бүр ингээд их сайн таглагдсан. Би тийм их сайн таглаагүй мөртлөөл маргааш нь сэгсрэхээс өмнө онгоолгоход таг нь онгоочихгүй. Тэгэл онгоолгоол сэгсрээл буцааж таглаал. Тэгэл ийм гоё өтгөн ийм эпирийн тос болсон. За одоо энэгээр би дараа та бүхэнд агааржуулагч одоо өнөртүүлэгч яаж хийх вэ тэрийг дараа зааж өгье. Одоо би нимбэгнийхаа хэлсээр одоо нимбэгний ийм тос хийх гэж байна. За нимбэгээ ингээд сайн угаагаад арчаад цэвэрлээд тэгэд ингээд хальсын зорно. Тэгэл хальсын зороол энэ зорсон хальсаа энэ рүүгээ хийгээл дээрэс нь тосоо хийчихнэ. За би нар цэцгийн тос хийх гэж байна. Энэ розмаринда болохоор би оливын тос хийсэн байгаа. Розмаринда болохоор юм оливын тос хийсэн. Одоо би энэ нимбэг рүүгээ болохоор наран цэцгийн тос хийж өгье гэж бодож байна. За ингээд ерөөсөө хальсаа нимбэгний хальсыг далд ортор нь ингээд тос хийж өгөөл таглалчихна. Таглаал тэгэл өдөр болгон одоо өндөр нь сэнгэнэт их гоё байна. Өдөр болгон сэгсрээл байна. За энийг тэгээ салаатанд хийж болно. Хоолндоо хоолоо хийхдээ хийж болно. Массаж хийгээд түрхэж болно. Тэгээд олон янзаар хэрэгжилж болно да. Тэгээ та бүхэн бас ингээд нимбэгнийхаа хальсаар ингээд нимбэгний тос хийгээрэй. За та бүхэнд амжилт хүсье.